Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ 13 жил завсаргүй төрүүлсэн Тэсийн голын хурдан хүлэг Лүвэн хэмээх Пунцэг даржаан хар морины тухай өгүүлье. Завхан Хөвсгөл аймгийн Хойд сумдад ихэд алдран түгсэн нэгэн цууд ажнаа хүлэг бол Завхан аймгийн Баян Тэс сумын Харьяат, аймгийн Арслан, аймгийн Авраг уяач Лүвэн хэмээх Пунцэг даржаан хурдан хар морь юм. Энэхүү хурдан хүлгийн тухай доорх түүхийг Лүвэн уяачийн отхон хүү хар морийг хэдэн жил унж хурдлуулсан Дамбдаржаагийн ярьснаар өгүүлж байна. Хар морь бол Лүвэн уяачийн унган адуу юм. Түүнд сумдын наадамд 16 төрүүлж 10 айрагдсан хурдан хөрөн морь бас байсан. Түүний дүү хөрөн гүүнээс 1974 онд нэгэн хар унга гарчээ. Лүвэн гуай ганц эмэгтэй дүүтэй. Дүү охин Бадам ханд нөхөр болох Даваа самб нар нь хүүхэдтэй болохгүй байсан тул зэрэгэлдээ орших Баян хайрхан сумын нэг айлаас эрэгтэй хүүхэд өргөн авчээ. Хүүд Наранбат гэж нэр өгсөн. Дүүгийнхээ шинэ хүүгийн унаавалгыг хэмээн Лүвэн уяач хар унгыг эхтэй нь хамт бэлгэлжээ. Хар морийг шүдлэн үрээ байхад нь сургаж хязааландаа дэндүү туранхай байсан тул Лүвэн гуай өөрөө тэжээж онд оруулсан гэдэг. Энэ үед л энэ хар үрээ хурдалж мэдэх хүлэг байна шүү гэдэг бодол Лүвэн уяач төржээ. Тэгээд морио авахар ирсэн хүргэн дүүгээсээ хар морийг худалдаж авах гэсэн боловч зөвшөөрсөнгүй. Хавар нь хар морийг засаад алдчихсан сурагд улдав. Нилээд ирсний эцэст Тэс сумын нутаг Нисхийн шугуугаас олжээ. Тэр жил нь буюу соёолонд нь хар морийг Тэсийн тэжээлийн аж ахуйн адууг хариулдаг Лүвэн гуайн хамаатны эгчийнхэн хүүхэд болох Төр тогтох уяач Сойж 1978 онд Тэс сумынхаа наадамд уралдуулжээ. Галбадрах хэмээх хүүгийн унсан хар соёолон тэр наадамд хол саахлтын зайтай төрүүлэн ирж торгон жолоогоо өргүүлж байжээ. Ийхүү хар морины од хиймэртон жилүүд эхэлсэн юм. Хавчиг 6 настай жил өнжөөсөн байна. Харин дараа жил нь Төр тогтох уяач уйж мөн төрүүлэгжээ. Үүний дараа хүргэн дүү Даваа самб нь хадам ах Лүвэн уяачд эргүүлэн өгч. Ийхүү Лүвэн уяачийн хүсэл нь биелж унган хар морь нь эзэндээ эргэн иржээ. Энэ бол 1980 он байлаа. Дараа жил нь буюу 1981 онд Лүвэн уяач Зайгал багийн нутаг Улаан эрэгт хар морины соёлго уяаг чивчрүүлэн засч ардын хувьсгалын 60 жилийн ойн их баяр наадамд төрүүлгэх бодол өвөрлөвөө. Өвгөн уяачийн хүсэл биелж хүү Дамбдаржаагийн унсан хар морь төрүүлэн ирж торгон жолоогоо өргүүлжээ. Ингээд энэ цагаас хойш Завхан аймгийн Баян Тэс сумын их насны морьдын уралдааны дархан төрүүг ганц энэ хар морь авах болсон юм. Хар морь нь 1978 онд соёолонд, 1980 онд нас гүйцсэн жилээ Завхан аймгийн Тэс сумд төрүүлсэн. 1981-ээс 1991 оны хооронд Завхан аймгийн Баян Тэс сумда жил дараалан завсаргүй 11 удаа төрүүлж нийтдээ 13 жил дараалан төрүүлснээр Монголын хурдан морины түүхэнд нэгэн өвөрмөц амжилтыг тогтоосон байна. 1989 онд Баян Тэс сумда төрүүлээд наадмын дараа болсон Тэс сумын баярт уралдахдаа төмрийн хогтой газраар давхисан тул хөлөө гэмтээж айргийн тавд давхижээ. Гарааны зурхайгаас хөдөлсөн морьд 3 км орчим газар давхиад байхад цууд хар морь хагас км орчим тасархай хурдалж явсан аж. Гэвч төмрийн үзүүрт гойны дотор тал цөм татагдж хойд хоёр хөл нь нэлт цус болсон хар морины хурд буурч аргагүй л шандаст хүлгийн шиир зааж энэ наадамд тавд хурдалсан гэдэг юм.
хар морь барайнд орж ирээд зогсож чадахгүй унчих гээд байсан гэдэг. Аргагүй л тэнгэрлэг хүлэг байсан тулдаа л замын дунд зогсчихоогүй байх шүү гэж нутгийнх нь шагшин ярьцгааж байжээ. Энэхүү цууд хар морь 1992 оноос хойш улсын баяр наадамд торгон жолоогоо өргүүлж чадаагүй юм. Нас хөгшөрсөн, хөлн доголсон гээд үүнд олон шалтгаан байлаа. Хэрвээ хар морийг эд үед нь улсын баяр наадамд авчиран уралдуулсан бол яах байсан бол гэж би хаяа боддгийм. Төрүүлдгүй маа гэхэд лавл айрагдах байсан да. Сумын наадамд 13 жил дараалан 13 удаа төрүүлэх хүлэг тэр болгон төрнө гэдэг ховрол тохиох байх. Хар морь хурднаас гадна уургач бас ан авд унахад түшигтэй морь байсан гэдэг. 1986 онд би адууга хураах гэж явтал ойрхон бутнаас нэг чандаг гараад зугтлаа. Би хар мориороо хөөгөөд дорн цогцохож билээ. Хар морийг унж төрүүлгсэн хүүхдүүд А Галбаатар, П Дамбдаржаа, Иш Мягмар сүрэн, Ир Ундраа нар юм. Өвлөлийнхээ эцэст Лөвөн Уяачийн тухай товч танилцуулъя. Тэрээр 1919 онд Засагтхан аймгийн Эрдэнэдүрэгч бангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Баянтис сумын нутагт төржээ. Нутгийнх нь Лөвөн хэмээн авгаайлдаг. Пунцэг даржаагвай, залуудаа найранд 3 дугаараатай, наадамд 3 даваатай шижгэнсэн сайхан залуу явжээ. Тэрээр 1948 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд төрүүлж аймгийн арслан цол авсан гэдэг. Мөн 1942 онд Сүхбаатар аймаг Баруун Уртын булаг гэдэг нэртэй газар анх Жавхлан шаргуулын аймаг нэртэй байгуулагдахад цэргийн хүүдээ Пунцэг даржаа 5 давж аймгийн начин цол хүртэж байжээ. 1938-аас 1943 онд цэргийн алба хааж 1939 оны халахын голын дайнд оролцож явсан Ахмад дайчин юм. Лөвөн Уяач 2011 онд 93 наснда ертөнцийн мөнх усыг үзүүлжээ. 2013 онд Лөвөн Уяачийн төрсөн дүүгийн хүү хошууч генерал Иш Лачинжавын санаачлагаар Пунцэг даржаан үр хүүхдүүд болох П Содном даржаа, П Хүдэр мөнх, П Баднавч, П Совд Эрдэнэ, П Наран цэцэг, аймгийн алдарт уяач П Дамбдаржаа нар болон ах дүү төрөл төрөсөд нутгийн ард түмэн нь хар морины хөшөөг суманд нь сөндөрлүүлэн босгосон билээ. Төрлөх нутаг Тэсийн голын хурдан хүлэг морины их хэмар буян хишиг нутгийн ард олон нийгмийн үеийн үедээ ивэх болтугай.